Сайн байцгаана уу хүүхдүүд. Математикийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Хүүхдүүд та бүхэн дэвтэр ном үзэг харандагаан бэлтгээд хичээлдээ бэлэн болсон байх гэж багш нь бодож. За багш нь дэлгүүр ороод ийм хэмжээтэй ундаа ийм хэмжээтэй будаа зэргийг худалдан авлаа. За тэгвэл багшийнх нь энэ худалдан авсан будаа болон ундааны хэмжээг хүүхдүүд та нар уншиж чадах уу? За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид энэхүү хэмжээг уншиж сурах юм байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол бутархайг унших, бичих, ирэмблэх гэж. За тэгвэл энд нэг үг байх нь хүүхдүүд. Хичээлийнхаа сэдвийг бичиж явахдаа энд үг бичнэгээ заавал тэгээд бичиж аваарай хүүхдүүд. За тэгвэл бутархай гэсэн байна. Бутархай гэсэн учраас бүгдээрээ бутархайн талаар юу мэддэг вүлээ? Өмнөх мэдлэгээ сэргэн сана. За дэлгэцэнд анхаарлаа хандуулад уншаарай хүүхдүүдээ. 5-ны 1, 10-ны 3 гэж. За 10-ны 3-ыг хуваар нь 10, хүртвэр нь 3. За 100-ны 13, 1 бүхэл 4-ний 3, 2 бүхэл 7-ны 5. За эдгээр бутархаанаас өнөөдрийн хичээлээрээ 10 болон 100 хуваартай энгийн бутархайг авч үзэх юм байна. За нэг бүхлийг багш нь хэдэн тэнцүү хэсэгт хуваасан байна? 10 тэнцүү хэсэгт хуваагаад хэдийн бодсон байна хүүхдүүдээ тоолоорой. 3-ыг бодсон. Энгийн бутархайгаар үүнийг юу гэж тэмдэглэх бол хүүхдүүдээ? Зүйтэй 10-ны 3 гэж тэмдэглэв. За тэгвэл өөрөөр бас ингэж тэмдэглэж болтгийм байна. За дараа нь дахиад нэг бүхэл гэж бодъё. Нэг бүхлийг хэдэн тэнцүү хэсэгт хуваасан? 100 тэнцүү хэсэгт хуваасан. За хэдийн бодсон байна? Тоолоорой хүүхдүүдээ. 13 хэсгийг бодсон байна. Тэгвэл үүнийг энгийн бутархайгаар юу гэж тэмдэглэх вүлээ? Зүйтэй 100-ны 13. Харин өөрөөр ингэж тэмдэглэх юм байна. За багш нь самбарт харуулъя. 10 тэнцүү хэсэгт хуваагаад 3-ыг нь буцсан. За тэгвэл энгийн бутархайгаар энийг 10-ны 3 гэж тэмдэглэв. За өөрөөр тэгвэл ингэж тэмдэглэж болох юм байна гэсэн. За дараа нь дүрсээ 100 тэнцүү хэсэгт хуваагаад 13-ыг буцсан. За тэгвэл энгийн бутархайгаар 100-ны 13 гэж бичнэ. Тэгвэл өөрөөр бас ингэж бичиж болох нэ. За тэгвэл 10 болон 100 хуваартай энгийн бутархай ингэж бичсэнийг 10-ийн бутархай гэдэг юм байна хүүхдүүд. За тэгвэл өнөөдрийн бидний хичээлийн сэдэв маань юу байсан бэ? 10-ийн бутархайг унших, бичих, ирэмблэх юм байна. За 10-ийн бутархайг бичгтээ за дагаад дэвтэртээ бичээрэй хүүхдүүдээ. Эхлээд бүхэл хэсгийг нь бичнэ. За бүхлээ бичлээ. Бүхэл хэсгийн цэгийг бичлээ. Ингэж бичих юм. За дахиад бичиж. Эхлээд бүхэл хэсгийг нь бичлээ. Бүхэл хэсгийн цэгийг бичлээ. Бутархай хэсгийг бичлээ. За дэвтэртээ бичээрэй хүүхдүүдээ. За уншихдаа за уншаарай. Тэг бүхэл 10-ны 3 гэд мөн бүхэл хэсгээс нь уншиж чинь тий. За дахиад уншия. Тэг бүхэл 100-ны 13 гэд мөн бүхэл хэсгээс нь уншиж чинь. За тэгвэл багш нь багшаагаа тавьсан бутархайг уншаарай. За уншия. Тэг бүхэл 10-ны 7. За дэвтэртээ бичээрэй хүүхдүүдээ. За үүнийг энгийн бутархайгаар бичиж. 10-ны 7 гэж бичих.
Хүүхдүүд та бүхний бичсэндээ таарч байна уу? За дараагийн батархайгаа уншаарай хүүхдүүдээ. Тэг бүхэл 117. За тэгвэл үүнийг мөн энгийн батархайгаар бичиж 117. За дараагийн батархайг уншаарай хүүхдүүдээ. Нэг бүхэл 10-3 гэж. За мөн энгийн батархайгаар бичиж нэг бүхэл 10-3 гэж бичих юм. За дараагийн батархайг уншъя. 3 бүхэл 126 гэж. За мөн энгийн батархайгаар бичиж 3 бүхэл 126. За тэгвэл мөн 110 хуваартай байна те. Тэгэхээр 100 болон 10 хуваартай батархайг л ийм хэлбэрээр бичснийг л бид арвтын батархай гэдэг. За арвтын батархай ороо ангийн өгснөгтэй танилцъя. Энд бүхлийн цэг байна. За бүхлийн цэгээс баруун гар тийшээгаа батархай хэсэг нь зүүн гар тийшээ бол бүхэл хэсэг нь байх юм байна. За бүхлийн хэсгийг 100-ийн орон, 10-ийн орон, 1-ийн орон гэж. Харин батархай хэсгийг 10-ны хэсэг, 100-ны хэсэг гэж байх юм. За 1000-ны хэсэг гэж мөн байна. За бид нар энэ хичээлээр бол 10-ны хэсэг, 100-ны хэсгийг л авч үзэж байгаа. Арвтын батархайг хүснэгтэнд тэмдэглэсэн байна. За уншаарай хүүхдүүдээ. Тэг бүхэл 10-3. За энэ болохоор тэг бүхэл 100-13 гэж. За багш нь 1-ийн орныг өөрчлөлөө. Үүссэн батархайг уншаарай хүүхдүүдээ. 2 бүхэл 10-3 гэж. 2 бүхэл нь 1-ийн орныг зааж. Харин 3 гэдэг нь 10-ны хэсгийг зааж. За тэгвэл багш нь одоо 10-ны хэсгийг нь өөрчлөе. За үүссэн арвтын батархайг уншаарай хүүхдүүдээ. 2 бүхэл 10-7. За энд тэг бүхэл 133 гэсэн тавс. За тэгвэл 7 гэсэн цифр нь 10-ны хэсгийг нь зааж байна. Харин 2 нь болохоор 1-ийн орныг зааж байна. За багш нь 100-ны хэсгийг өөрчлөе. Үүссэн арвтын батархайг уншаарай хүүхдүүдээ. За энд 2 бүхэл 171 гэсэн батархай үүссэн байна тий. За 100-ны хэсэг нь болохоор 1 гэдэг нь 100-ны хэсгийг зааж. Харин 7 10-ны хэсгийг зааж байна. За 2 бол 1-ийн орныг зааж байна. За тэгвэл багш нь энд арвтын орон дээр нь 5 гэсэн цифртэй. За үүссэн батархай уншаарай хүүхдүүдээ. 52 бүхэл 171 гэсэн батархай үүссэн байна. За тэгвэл дахиад 100-ийн орон дээр нь багш нь дахиад нэг цифртэй. За тэгвэл үүнийг уншаарай. 252 бүхэл 171 гэсэн батархай үүссэн байна. За багш нь одоо дахин орны утгын карт хэрэглэн багш нь арвтын батархай үүсгэе. За үүссэн батархайг уншаарай хүүхдүүдээ. 3 бүхэл 113 гэж. За тэгвэл энэ 3 бүхэл 113-ийн онцлоод нэг цифрыг өнгөөр ялгасан байна. За энэ өнгөөр ялгасан цифрийн орны утгыг нэрлэе. За энэ 3 бол 100-ны хэсэг тий. Энэ 10-ны хэсэг. Энэ болохоор 1-ийн орн. Тэгэхээр онцлсан цифр маань 10-ны хэсгийг зааж байна. За энэ бичиж 10-ны хэсэг. Арвны хэсгийг зааж.
За дахин нэг баталгаа уншия. За усан баталгааг уншаарай хүүхдүүдээ. 4 бүхэл 100-ны 85 гэсэн баталгаа үлдсэн байна. За мөн онцлон цифрын орны утгыг нэрлэе. За энэ 100-ны хэсэг, энэ 10-ны хэсэг, энэ 1-ийн ор. За тэгэхээр онцлон цифр маань 100-ны хэсгийг зааж байна. За дахин нэг баталгаа уншия. 34 бүхэл 100-ны 21 гэсэн 10-ийн баталгаа байдаг. За тэгвэл онцлон цифрын орны утгыг нэрлээрэй хүүхдүүдээ. За 1 бол 100-ны хэсгийг зааж байгаа. 2 10-ны хэсгийг зааж байна. Харин 4 бол 1-ийн орон, 3 нь 10-ийн орны зааж байгаа. За тэгэхээр энэ 10-ийн орон гэж үчих юм. За дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай хүүхдүүдээ. Багш нь хэдэн тэнцвэр үсэгт хуваасан байна? За 10 тэнцвэр үсэгт хуваасан байна. Тэгвэл 10-ны 3-ыг хүүхдүүд та бүхэн заагаарай. За та нарын заасантай нийлж байна уу? За тэгвэл энгийн баталгаа гарвал үүнийг 10-ны 3 гэж тэмдэглэх юм. За дараагийн хэдэн тэнцвэр үсэгт хуваа? 100 тэнцвэр үсэгт хуваалаа. Тэгвэл 100-ны 30 хэсгийг заагаарай хүүхдүүдээ. За үүнийг энгийн баталгаагаар 100-ны 30 гэж тэмдэглэе. За 10-ын баталгаагаар тэмдэглэе. Тэг бүхэл 10-ны 3. Тэг бүхэл 100-ны 30. За тэгвэл энэ хоёр тэнцүү харагдчихна. Тэгэхээр 10-ын баталгаа тэгээр төгссөн тохиолдолд тэр тгийг нь дарж бичиж болдго юм байна. За тгийг нь дарахлаар тэг бүхэл 10-ны 3 гэж. За зургаас харахад мөн энэхүү хоёр төрлийн будсан хэсэг нь тэнцүү харагдчих. За бодлогыг унших хүүхдүүдээ. 1 дециметр нь 1 метрийн хэдэн хэсэг болох вэ гэсэн. За багш нь 1 метрийг энэ туузаар төлөөлүүлээ. Хүүхдүүд та бүхэн 1 метрт хэдэн дециметр байдаг вэ гэдгийг сайн бодоорой. 1 метрт 10 дециметр байдаг тийм үү хүүхдүүдээ. Тэгвэл 1 дециметр нь 1 метрийн 10-ны 1 хэсэг болох нь. За тэгвэл энэ 10-ны 1 дециметр болох нь тийм. 2 дециметр нь 10-ны 2 болно. За 3 дециметр нь бол 10-ны 3 болох. 10-ны 3 болох. За гэх мэтчлэн энд бол 10-ны 9 дециметр байгаа юм тийм. За одоо бүгдээрээ үүнийг тоон шулуун дээр тэмдэглэе. За үүнийг дэвтэр гэж төсөөлье хүүхдүүдээ. За тоон шулуунаа дэвтэртээ зураарай. За шулуун маань хоёр тишээ хязгааргүй. За одоо тэгвэл бүгдээрээ 10-ны 1-ийг 10-ны 1 дециметрийг тоон шулуун 10-ын баталгаагаар тэмдэглвэл энэ за энд тэг бүхэл 10-ны 1 бол. За энд тэг бүхэл
10.2 болох юм тий. За 10.3 нь тэг бүхэл 10.3 бол. За энд бол за энд тэгэхээр тэг бүхэл 10.9 бол гэсэн. За гэх мэтчлэнгээр. За тэгвэл тэг бүхэл за тэмдэглэсэн тоон шулуунд дараах бутархаануудыг цэгээр тэмдэглэе. Тэг бүхэл 10.2, тэг бүхэл 10.5, тэг бүхэл 10.6, тэг бүхэл 10.8. За тоон шулуунд цэгээр тэмдэглэсэн бутархаануудыг багаас нь их рүү жагсаан бичээрэй гэсэн байна. За багаас нь их рүү жагсаан бичихин тулд мөн тоон шулууныхаа хуваарийг маш сайн хараарай хүүхдүүдээ. За тэг бүхэл 10.2, тэг бүхэл 10.5, тэг бүхэл 10.6, тэг бүхэл 10.8 гэж бичих юм байна. За тэгвэл эдгээр бутархаануудаа бүгдээрээ ихээс нь бага руу жагсаан бичье. За хүүхдүүд та бүхэн дэвтэртээ бичээрэй. Тэг бүхэл 10.8, тэг бүхэл 10.6, тэг бүхэл 10.2 гэх мэтчлэнгээр жагсааж бичих юм байна. 10.2-ыг бүгдээрээ тэмдэглэе. За тэг бүхэл 12 бол энд байна. Тэг бүхэл 10.5 хаана авах вэ хүүхдүүдээ? За энэ тэг бүхэл 10.4, энэ тэг бүхэл 10.5. За тэгвэл тэг бүхэл 10.5 маань энд. Гэх мэтчлэнгээр бутархай тоон шулуун дээр тэмдэглэе. За тэгвэл тэг бүхэл 10.2, тэг бүхэл 10.5 хоёрыг аль нь их бол? За тоон шулуунаас харахад баруун гар талд байгаа тоонууд маань их тоо байдаг. За тэгэхээр тэг бүхэл 10.2-ын дээр тэг бүхэл 10.5 баруун гар талд. Тэгэхээр тэг бүхэл 10.5 нь их юм байна. За тэгвэл бүгдээрээ тэг бүхэл 10.3, тэг бүхэл 10.4, тэг бүхэл 10.6-г жишээ. За тэг бүхэл 10.3-аас баруун гар талд тэг бүхэл 10.4 орч. За тэгвэл энэ их юм байна. За тэг бүхэл 10.4, тэг бүхэл 10.6-ээр аль нь их бол хүүхдүүдээ тоон шулуун дээрээс харъя. За тэгэхээр тэг бүхэл 10.6 нь их байна. Баруун гар талд орж байгаа учраас. За мөн тэг бүхэл 10.2, тэг бүхэл 10.5 хоёрыг жишгтээ эхлээд бүхэл хэсгийг нь харъя. За бүхэл хэсэг нь бол хоёулаа тэггээд тэнцүү байна. За одоо тэгвэл бүхэл хэсэг нь тэнцүү байгаа тохиолдолд бутархай хэсгийг нь харна. За бутархай хэсгийг харъя. Энд 2, энд 5 байна. За тэгвэл 2, 5, 2-ын 5 нь хин бэ? За бутархай жишгтээ ингэж жишгэнэ. За хүүхдүүд та бүхэн бутархай жишээрээ. За үүнийг жишээ. Эхлээд бүхэл хэсгийг нь харъя. За бүхэл хэсгийг харахад ижлэг нь тэнцүү байна. За тэгвэл одоо бутархай хэсгийг нь харъя. Бутархай хэсэг нь мөн тэнцүү байна. 10-ны хэсэг нь тэнцүү байна. За тэгвэл одоо 100-ны хэсгийг харъя. 100-ны хэсэг нь энэ 2, энэ 3 байна. За тэгвэл 2, 3, 2-ын 3 нь хин бэ? За ингэж жишг юм бэ.
За дэлгэцэнд анхаарлаа хандуулаад бодлогыг уншаарай хүүхдүүдээ. Уртын харайлтад хүү нэг бүхэл 10.4 м хараас. Охин нэг бүхэл 10.2 м харай. Хүү охин хоёрын хэн нь илүү харайсан бэ? За хүүхдүүд та бүхэн тоон шулуун зураад энэхүү хоёр тоогоор тэмдэглээрэй. За 1 бүхэл 10.4, 1 бүхэл 10.2 маань 1-ээс 2-ын хооронд байх учраас багш нь тооншуулгаанаа 1 тэгээд 2 гэж авлаа. За 1 бүхэл 10.2 нь энэ байна. 1 бүхэл 10.4 нь энэ байна. За тэгвэл энэ хоёрын аль нь их болов хүүхдүүдээ? 1 бүхэл 10.4 гэх юм. За тэгэхээр хүү илүү урт харайсан юм байна. За өнөөдрийн хичээлээрээ бид харвтын батархайг унших, бичих эрэмблэхийг авч үзлээ. За тэгвэл багшийнхаа авсан ундаа болон будааны хэмжээг уншиж сурсан болов хүүхдүүдээ. За уншаарай. За хэмжээг уншия. 125 литр. Ийм хэмжээтэй ундаа 1.8 кг. Ийм хэмжээтэй будаа авсан юм байна. Арвтын батархайг бид өдөр тутмын ахуй хэрэглээний зүйлийг худалдан авахдаа хэмжээг нь тогтооход хэрэгэлдэг юм байна. Гэрийн даалгаварт сурах бичгийн хуудас 98, дасгал 523-ыг ажиллаж ирээрэй. За хичээлдээ идэвхтэй оролцсон. Баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзъя.